Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг дугаар 39. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар олон хүүхд төрүүлж өсгсөн ээжүүдэд алдарт их одонгоор шагнадаг. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалахын өдөр Булган аймгаас 202 их алдарт ихийн одонгоор шагнуулсныг аймаг сумын удирдлагууд гартуулан өглөө. Булган сумын соёлын ордонд алдарт ихийн одон гардан авсан ээжүүдэд хүндэтгэл үзүүлж одон гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Арга хэмжээнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга аймгийн засаг дарга Булган сумын удирдлагууд оролцож алдарт ихийн одонд ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ. Энэ өдөр Булган сумаас алдарт ихийн 1-р одонгоор 3, алдарт ихийн 2-р одонгоор 24 ээж шагнагдсан байна. Зургаан хүүхд гаргасан 3 хүү 3 энэ Булган аймгийн 2-р аягийн Арзаагод гэдэг газар амьдардаг малчин байна. Байлгүй яах вэ гэдэг. Өнөр өтгөн сайхан амьдарцгааж байна. Өнөөдөр энэ бас давхар баяр болж байна. Том охин маань өдөө төрөх гээд өгдөө 5 өнгөрж яхаа төрөх тасагт очсон. Тэгээ аав нь тийш очичихэд. За баярлалаа. 4 хүүхэд төрүүлсэн 4 л охин. За том нь одоо 11-р анги төгсөж байна. Бага нь одоо гарантай. За ээжүүдтэй сайхан охтуудаа сайхан хүүхдүүдтэй бүгдэнд нь баярын мэнд хүргэе. За өнөөдөр ингээ алдарт ихийн одоо туйлын их баяртай байна. Тэгээд намайг ийм шагнал төгссөн хань ижил үр хүүхдтэй бас мөн адил баярлж байна. За биш 4 хүүхэд төрүүлж өссөн хамгийн том хүүхэд маань Монгол улсын багшийн их сургуулийн биеийн тамирын анги 2-р курсын оюутан. 2 дахь хүүхэд маань 1-р 10 жилийн 5-р ангийн сурагч Өслөн охинтой. Тэгээ 3 дахь хүүхэд маань болохоор Илбэг гээд цэцэрлэгт 4-р цэцэрлэгт хүмүүждэг. Тэгээд одонгийн маань хүү бол Цолмон одоо 2 настай бас цэцэрлэгт сурдаг. За өнөөдөр ингээд бүх одоо алдарт ихийн одонгоор надтай зүг шагнуулсан эхчүүд болон одоо бүх нийт эхчүүд болон үр хүүхдүүдээ ингээд энэ өдрийн баярын гартай цагтаа халуун мэдлэг бүгдээрээ эдгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан байж юу сансан эсвэл сэтгэлийн үзэтэй өрөөлөд дэвшүүлье. Би одоо 34 настай. Том охин маань 16-тай. Одоо 10-р анги. Тэгээ 3 охинтой 1 хүүтэй. Ингээд бүх одон авсан ээжүүд алдарт ээжүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэж баярын мэнд хүргэе. Ингээд хүүхдүүдтэй бас энэ өдрийн баярыг хүргэе. Баярын мэнд хүргэе. Сайхан баярлцгаарай. Булган аймаг алдарт ихийн 1-р одонгоор 16, 2-р одонгоор 186 ээж шагнагдсан байна. Монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж олон арван үрсийг өсгөж хүмүүжүүлж буй ээжүүдтэй сайн сайхан бүхнийг хүсье өрөөё.